За сайн байцгаана уу YouTube-ийн найзуудаа. Тэгээ шинэ бичлэг хүрж байгаад маш их баяртай байна. Тэгээ хайрцагнаас нь хараад ер нь ямар хөө бүз танилцуулах чааг гадралж байгаа бах. Тэг өнгөрсөн 7 хоног ер нь маш завгүй 7 хоног болж өнгөрлөө. Nike-аас маш олон гоё релизүүд худалдаан гарсан. Adidas-аас ч ихсээс гоё бүзнүүд гарсан 7 хоног болж өнгөрлөө. Тэгээ дээр нь бас манайд Memorial Day гэд баяр болоод баярын хямдрал гээд бас outlet дээр маш гоё юмнууд байсан. Тэгээ хэрвээ та нар сонирхчихвол бас комент чирээ тэгвэл их хүн сонирхохоор байвал бас дараа нь outlet-ээс ямар хөө юмнууд авснаас бичлэгээр оруулж болох бах. Нэлээд гоё гоё пүүзнүүд ер нь манайд ирсэн байсан. Тэгээд пүүзээ танилцуулахаас өмнө бас ер нь энийг одоо уламжлал болгоод явуул хэлж бодож байгаа. Ямар ч байсан бичлэг болгон дээрээ тодорхой ямар нэг хэмжээр одоо үздэг найзуудтай бэлгэлэхээр байгаа. Тэгээ өмнөх 2-3 бичлэгний хүмүүс бас бэлгээ аваад эхэлсэн байгаа гэж бодож байна. Тэгээ өнгөрсөн 7 хоногт бас нэг бодолт бэлгэлсэн эзэн нь тодорсон байгаа. Тэгээ энэ 7 хоногийн карган дээр нь гараад 7 хоногт очих бах. Өнөөдөр болохоор пүүзтэйгээ холбоотойгоор Lakers-ийн Dry Fit бодолтыг бэлгэлэхээр байгаа. Мэдээж хамгийн их лайк авсан комменттой бэлгэлэхээр байгаа. Өнөөдөр чинь нэгд өдөр Монголоор 2 дахь өдөр гэдэг чинь дараагийн 7 хоногт дараагийн 2 дахь Монголын цагаар дараагийн 2 дахь өглөө яздангаа тодруулчих бах. Сайз нь болохоор S-тэй байгаа. 100 болж байгаа болохоор подолт мөлийн хэрэгтэй байгаа болов гэж бодож байна. За тэгээ гол ажилтаа орё пүүзээ танилцуулъя. Энэ маань болохоор Nike SB Jordan-ыг байгаа. Сайз нь size 8-тай. Нөгөөх нь болохоор 9 сагстай авсан. 8-тай нь болохоор өөрийнхөө хувийнхаа коллекшнд авч байгаа. 9 сагс нь болохоор зүгээр нэг ороход намайг 8-тайг ороход авахд ороод дэлгүүрлээ ороод авахд байжсэн болохоор нь тэгээд яг байж ивэл зүгээр юм болов гэж авсан байгаа. Тэгээд Air Jordan-ыг SB гэвэл энэхүү бүз маань 2014 оны Lance Mountain Nike SB Dunk Jordan-тай хамтарч гаргасан загвараас ерөнхийдөө санаа авч хийсэн байгаа. Тэгээд худалдаа басан үний үед бол энгийн Jordan-ыг бол арай үнэтэй гарсан. 175-аар худалдаанд гарсан байгаа. Тэгээд хоёр өнгө маань 4 хотыг төлөөлж ерөнхийдөө гарсан гэж хэлж байна. Тэгээд пүүзээ танилцуулах явцдаа асуудыг яриад өгөх бах. Яй. Энэ Jordan-ыг ингээ онгойлохоор өндөр нь айгүй танил тотно гоё үнэрттэй шүү. Та нарт бас тэгж санагддаг бол надад энэ Jordan-ыг пүүзний өндөр нь их гоё санагдаад байдیں۔ За эхлээд арай жоохон хайп багтаагаас нь танилцуулаад явъя гэж бодож байна. Энэ болохоор Air Jordan-ыг SB-тэй хамтарсан. Тэгээ хот нь болохоор Paris to London Paris to New York гэдэг нэртэй загвар нагаа. Мэдээж тусдаа 3 үдээстэй тэгээ өөр дээрээ хар үдээстэй 4 үдээс дагалдаж ирж байгаа. Энэхүү бүсний Lance Mountain гэж санаа авсан гэдэг нь болохоор өмнө нь гарч ирсэн Lance Mountain-ыг санаж ивэл хоёр пүүз маань хоёулаа цав цагаан өнгөтэй. Тэгээ өмсгөр нэг нь Bread нөгөөх нь Royal болж хувирдаг өнгөтэй байсан бол энэхүү пүүз маань энэ саарл хэсэг нь ягаан өнгөтэй болж хувирах байгаа. Өмсөд удах тусам гэхүү эсвэл хүмүүс болохоор зөвхөн custom хийгээд шууд ингээд ямар нэг материалаар саарлангийн шууд арилгачиж байгаа. Ер нь бол та өмсөх тусам ингээд яваандаа өнгөн солигдоод ягаан өнгөтэй болохоор байгаа. Тэгээ би бас зургийн давхар оруулчихъя гэж бодож байна. Худалдаанд гарсан 175-аар гарсан. Ер нь бол яг энгийн Jordan-тэй адилхан байгаа. Лого нь болохоор Nike SB-гийн логотой. Харагдах нь танд. Nike SB Dunk-ийн логотой хилэн дээрээ тэгээд материалын үед маш сайн чанарын арьс байгаа мэдээж. Уулны үед цагаан олтой. Уловч нь ямар юм бэ? Уловчны үед ягаан уловчтай маань. Уловч нь их гоё өнгөтэй харагдаж байна миний хувьд. Тэгээ ийм пүүз худалдаанд гарсан байгаа.
Тэгээ энэ өнгө нь болохоор нэг хайп байхгүй. Ер нь та худалдаанд гарсан үнээр нь олоод авчихад боломжийн байгаа нь ягаан үдээстэйгээ маш гоё харагддсан байлээ. Тэгээ дээр нь энэ саарлсуудыг ингээ ягаан болгочоор бүр гоё харагдаж байгаа шүү гэсэн миний бодлоор. За тэгээд хамгийн хайптай байгаа хөө. Өнгөрсөн 7 хоногийн хамгийн хайптай пүүз гэж хэлж болохоор байгаа. Энэ өнгө нь болохоор Lakers-ийн өнгөтэй. Тэгээд өмсөд ирэх тусам энэ purple нь болохоор улаан болоод swoosh нь хар болж байгаа бах. Тэгээ энэ хүү пүүзийн нэрний хувьд болохоор Lakers to Chicago гэдэг нэртэй. Тэгээ надад бол маш гоё санагдаж байгаа. Би өөрөө Chicago хотод амьдарч байгаа болохоор хоттой манаас холбоотой. Запас мөн 4 үдээстэй. Ягаан улаан цагаан тэгээ өөр дээрээ хар үдээстэй. Хилэн дээрээ мөн Nike SB логотой. Улны хувьд харин хар ултай маань. Надад бол улаан ултайсан бол гоё юм болов уу гэж бодоод байгаа. Тэгээ ялангуяа энэ Чернелийн агаас гэн улаан болчоор маш гоё харагддсан байлээ. Тэгээ иймэрхүү пүүз энэ 7 хоногт худалдаанд гарч бид бүгдийн гар дээр иржээ. Тэгээ үний хувьд бол энэ Lakers өнгөний хувьд гэвэл баг зэрэг үнэтэй дамын үн нэг 400 450 орчим доллар $500 size-аас хамаараад ер нь өнгө нь өөр байгаа. Нөгөөх нь бол нэг $200 орчимтай лээ. Тэгээ хажуу талаас нь ингээ харуул. Тэгээ аль өнгөнөөс үздэг найзуудад таалагдж байгаагаас комент хэлбэрээр бичвэл их гоё болов уу гэж бодож байна. Тэгээ хайрцагны хувьд ингээ хайрцагтай. Уул нь $15 үнэтэй ч арай гоё хайрцагтайс болоос илүү гоё яхасан болов уу гэж миний хувьд бодож байгаа. Манай тэгээ амар халуун болохоор жоохон амьсгаадаад байна. Амьсгаад авчтаад гэхүү тэгээ ярих жоохон төвхтэй байгаа тань. За тэгээд 6 сар гараад маш олон гоё пүүзнүүд бас гарахаар байгаа. Easy Boost-ууд, Fear of God-ууд тэгээ эх 7 хоногт Fear of God манайд гарах байгаа. Тэгээд тэрийг бас яг авах үгүйг сайн хэлж мэдэхгүй л яагаад гэвэл өнгөний хувьд надад нэг таалагдахгүй байгаа. Маш хурц тод өнгөтэй болохоор нэг сонирхоогүй л энэ тэгээд ямар ч байсан суглаанд оруулаас өөртөө биш өөр хүнд авахаар суглаа аваад тааруулах танилцуулах боломж олдох байх гэж найдаж байна. Тэгээд иймэрхүү бичлэг бас таалагдвал найзуудаа сайн хэлээд шеэр хийгээд өгвөл маш их баярлахаар байгаа. Тэгээд YouTube-ээрээ гой гой зүйлүүдийг хийхийг зорж ажиллаж байна. Тэгээд одоо 7 сараас нүүх бах. Тэгээд нүүхээр илүү гоё нэг студ маягийн юмтай болохоор төлөвлөөд ажиллаж ийн гэхүү дээр нь. Тэгээ шинэ Instagram хуудас руу зарах юмнууд орж байгаа гэж хэлж байна. Facebook пэйжээр нэг ашиглахгүй байгаа. Тэгээ асуух зүйлүүд гарвал бас Instagram руу холбогдож асуух боломжтой байгаа шүү гэж хэлмээр байна. Тэгээ хэрвээ та бүхэн бас Outlet-ээс ямар пүүз авсан бичлэг үзье гэсэн бас комент хийгээ бити мартаарай гэж хэлмээр байна. Тэгээ дараагийн бичлэг хүртэл түр баяртай.